ингээд зогсоод өгсөж жах бүр цаанаасаа өөр хүрээд зэвүү хүрээд шар босоод тийм хэцүү байдалтай байлаа. Гэхдээ ер нь бид нар одоо хэлэх цаг нь болсон. Үнэхээр туйлдж байна. Одоо ярьж хэлэх цаг нь болцсон. Ангаах гэдэг сургуульд орохын тулд 6 жил ангаахд орохын тулд өшнөө олон хүмүүсийн тэмцэл дундаас орж ангаахын сургуульд аваад 6 жил сураад 2 жил сураад нарийн мэргэжил ингээд дунджаар нэг юмч 9-10 жил сурчаад барилгын туслахаас доош цалин авчихна. Бид нар үнэхээр эмч гэдэг мэргэжлийг нийгэм эмч гэдэг хүнийг ямар өндөр хариуцлагаар хүлээж авдаг үлээ. Тэгтэл бидний авч байгаа төр засаг биднийг үнэлж байгаа үнэлэмж бидний наад захыг хэрэглэгч хангаж чадахгүй. Энэ амьдралыг ингээд авч явах гэж цалингаас цалингийн хооронд зээлээс зээлийн хооронд бүх юмаа ингээд зохицуулах гэж хичээдэг. Жишээ нь одоо бидний аав ээж бас ингээд биднийг дэмжиж байгаа тулд л энэ өдөө хүртэл ингэж амьдарч явж байна. За эрүүл мэндийн салбар энэ жилийн төсвийг 5.5 дахин нэмэгдүүлсэн гэсэн мөртлөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтны цалинг нэмэгдүүлээгүй орон байр тоног төхөөрөмжөнд ингээд энэ эмнэлгийн ажилчдыг одоо ингээд дуугүй эмнэлгийн ажилчдыг нэг онцлог нь болохоор хитрхи даруух нь юм хилдэггүй энийг ингээд алимдуулаад олон жил сураад ингээд нухлагдаад бүх юмыг ингээд чимээгүй урдах ажлаа хийгээ явдаг. Энд нь ингээд дасцсан эднэр ингээд ажил хайж чадахгүй гэсэн бодол тэр хүмүүсийн толгойн цуутсан байх шиг байна. Үгүй шүү. Хайн чадна. Одоо хаях цаг нь болчоод байна. Бид нар туйлдж байна. За жишээ манай аймагт нэг өрөө байр хэд 1 метр квадрат нь 3 сая 500 гэж байна. Гэтэл бид нар бас гэр бүлээ халуун дулаан байранд амьдруулмаар байна. Урьдчилгаа хэдэн төгрөг 30% гэхээр 50-60 сая төгрөг. Гэтэл бидний цалин хэд байна? Урьдчилгааны төлөөд тэгээд 6% дэ яаж орох юм те? Үнэхээр бид нарыг бүр ингээд хашааж байгаа хгүй эмч улсныхын төлөө ялж байгаа юм шиг өчүүхэн баг цалингаар амьдруулж байна. Жижигүрт гардгүй эмчнэр бол бүр баг жижигүрт бид нар нойроо хуслаж жижигүрт хончоод маргааш нь алсын дуудлага авах. Ахаа жижигүр айл жижигүр хийн гэтэл тэр томилт нь 24,000 төгрөг. Хүний аймаг юунаас үнэтэй? Хүний аймаг хамгийн чухал, хүний аймаг хамгийн эрхэм найд үнэтэй гэсэн мөрчлөө хүний аймаг хамгаалж байгаа эмч мэргэжлүүдийн цалин бүр улсныхаас доор. Бид нар нэг жирийн хүмүүс өтгөн шээс, цус, нуус хавхаар цэрэгдэг те. Гэтэл бид нар ашиг эмчнэр хаалгааны дараа их өтгөн гарахаар баярлдаг тохиолдол. Тэгэхээр бид нар ингэж мэргэжилтэд дурлж ажиллаж, ингэж хайлж дурлж ажиллаж байхад бидний энэ үнэлэмж чи яагаад ийм бага байд юм бэ? Бүр үнэхээр ингэж хөрмөр байгаа байхгүй. Бид нар ингэж өөр улс орнуудын эмчнэрт гадаад сургалтаар явахаар Монголын эмчнэр хэдэн төгрөг авдаг гэхээр хэлхээс ч ичмээр байдалд байдаг байхгүй. Бид нар энэ Монгол эмчнэрийн эмнэлгийн ажилч тэр сувилагч нар ч амар цэвэрлэгч нар ч гэсэн бүгд өндөр цалинтай. Гэтэл манай Монголын эмч эмнэлгийн ажилтныг үнэлэх үнэлэмж бүр арай дэндүү доор. Тэгээ эрүүл мэндийн сайдад хэлэхэд тэр 5.5 дахин нэмэгдүүлж байгаа юм бол тэрийг яагаад эмнэлгийн ажилтныхаа цалин хөлс нэмж өгдөг вэ? Бид нар бас таныг эмч гэдэг утгаар нь эрүүл мэндийн сайд болно гэд ингээд баярлж ах бидний өмнөөс яг юу хийж байна та ингэж хэлмээр байна. За солонгон эмчтэй баярлалаа.